таалагдж байгаа топ 3 хамгийн тэнэг топ 3 хэлэхөө. За тэгээ. Яа би тэгтээ хүмүүс ингэж амар жааж байгаа юм шүү. Ахын жаажлах гэж байна. Хэрвээ би байсан бол альхийн хэнийг сонгох вэ гэдэг үгдээс хэлье заяа. За. Амар хөөрхөн тоглол шиг нүд. Interesting. Окей. Би ингэ зүгээр зурагтаар үдчихэж бараг зэрэг бүлээд өглөөш. Би нэг ийм төрлийн найзтай амар дургу заяа. Анжелина Жолитэй ямар адилхан хүн бэ? Тэгсэрийн хамгийн cringe юм байж байсан бэ? Сайн байцгаана уу ахаа байна. Та яг одооноос эхлэн 10 секундтэй ямар ч хэрэггүй интро зарцуулах гэж байна. Энэ бол анхаасан ярих хэрэгцээг хангадаг подкаст. Энэ бол анхаасан подкаст. Би хөтлөгч биш тийм яс намайг баг ярина гэж битгий хүлээ. Adventure podcast. Сайн байцгаана уу? Угна is here. Угна is here. My friend is here. Манай найз тушаал твшиж байгаа тий. За. Твчиж магадгүй твшиж. Яг найз байхад бэлчиг гэхэр тушаал твшиж сэлэн юм. Би хай чадсан бэ. Яа, твшиж магадгүй гүчиж За тэр жоох. Тэр бит хоёр өнөөдөр тэнгис эрэгтэр хөвтөж байна. Тэнгис эрэгтэр хоёр ч ууж байгаа. Муу. Тэг би ингээд подкаст хийдэг хүмүүстэй ингээд юу ахаар ярилцахаар миний ингээд нөхөртөөгөө ярихаар те ухаантай тэг хүмүүс ирдэг. Угнаатай сэрхээр ухаангүй хүн маань яг нөгөө харилцагчтай тааруулж тэнцэн харуулж болно гэдэг шиг л болооч ухааны үйл. Угнаа бит хоёроос зөвхөн ухаан битгий хүлээ. Угнаа бит хоёроос зөвхөн унгас л хүлээ. Яа, за тэгэл тэр тэнгисийн хэрэг үзэж хагаад яг юуны танаалаар замирсан зүгээр л сэтгэлээ юм шүү. Уг нь миний миний expectation ингээд нөгөө нэг YouTube руу чи ингээл доор жижиг дэлгтэр гараал тийм хийх чинь тэгэл хоёлаа бараг сарын дараагийн 90 мөнийг унтуулад ивэлийг унтуулаад тэгж ирсэн юм бүдэггүй штэ бороо. За тэгтээ энэ дугаараар хоёлаа жоохон өсвөр насны хүмүүсээр үзий ядуулж магадгүй чи зүгээр үү? Зүгээр. Харин тийм зүгээр нэг юм реакшн хийвэл амар фаны санагдаад байхгүй ямар нэг юм юу нэвтрүүлэхийг битүүр бол саваа. Тэр үгнээ сетап хийхэд бол гайгүй л дээ. Тэгтээ мэдгүй тэгээд айгүй бол нөгөө копирайт маяг заач тийм үү? Сайн мэдгүй л та бас. Тийм улаан цай нөгөө бичлэгийн цуг яваад тахаар. Тийм зүгээр яг үдцэн дугаарыг ингээд хүмүүс аль өдөө үдцэн тэгээд ингээд хажуудаа тавиа яриулсан амрын нийттэйж магадгүй тэгээ. За. Би юунуудын тэн гаргаатай заяа. Юу вэ? Зургнуудын гаргаатай. Чи аль хүртэл нэвцсэн маа? Би 18 дугаар анги хүртэл нэвцсэн. Өнөөдөр 19 нэвцсэн. За ер нь тэр хосууд тэгээд амар тодорхойлцноос хойш амар boring. Тэгэхээр амар сонирхолтой л байгаа л та. Тэгээл одоо тэгээ дээрээс нөгөө нэг ялагч мадагч тодорно гэсэн юм байхгүй шүү дээ эдгээр чинь. Тэгээд уучдаг юм билээ. Тэг яг ямар учиртай хосын шоу гэснэ. За зургийг гаргаж ирж байгаа, зургийг харж байгаа тэгвэл яа л та. Яг юм юу байхгүй юм те. Яг тусгай яг нэвтрүүлэгтэй зориулсан централийн өнөр рүү орж харах юм шиг юм те. За. Сонсогчтой удахгүй юу ярьж ах вэ? Юмэрэ. Өнөөдөр би Melbourne Zoo явж үзсэн юм байна. Melbourne Zoo-д нөгөө Монголоос авчирсан 90 хэд юм лээ. Би тэ 90-ийг ингээд юм мэдээллийн болсон юм уу? Чамаг хайж хооронд чинь чамаг тэ 90 чинь яг байгаа орчин нөхцөлдөд хараад өнгө нь хуурд юм лээ. Камуфляж гэдэг лөө. Тийм тэгээд ийм улбар шар ийм хааны шиг өнгөтэй болцсон байт юм лээ. Аха. Яа. Хөр химэн Монгол дахт ямар өнгөтэйсэн бол утааны өнгөтэй байсан юм. Тийм цэнхэр саарл өнгөтэй гэж би боддогс аахгүй юу? Тэгсэн чээр үгүй бэдийн. За олно. Эхний дугаарыг чинь за олчлаа. Ер нь олчлаа. Бүгдийг нь олчлаа. Юу аа заяа. За. Эрэгтэй эмэгтэйгээр навж үзээд хойлоо. Ер нь хасагдсан энэ бүгдийг нь багтаагаад таалагдж байгаа топ 3 хамгийн тэнэг топ 3 хэлэхөө. За тэгээ. За чих. За таалагдж байгаа 3-аас эхлэе заяа. Эрэгтэй эмэгтэй хойлон гэлээ хойлохгүй гэлөө. За эрэгтэй гэж ихнийг хэлээ дараа нь эмэгтэйг нь тустай хэлээ. Окей. За эрэгтэй болно шүү дээ. Хамгийн нэгдүгээрт нь Трэ. Ууштай бас нэг жоохон бас нэг хамгийн токсик хин нэг хүн зодчохоор хин билээ. Маань нэгт яваад. Хасаамасагийн ороод ирэх юм болов нэг трэ заяа. За. Хоёр нацаг so cute. Тэгээд so ойрхон. Ойлгож байна уу? Бид нэг төвд амьдарч байна. За нацаг үедээ хөөх вэ? Нэг бухан би руухан шиг хоёр шиг. Хаста тэгэж буянда бузар хаста нацгийн буянд бузар болоод өгч гэж. Золоо чи хэдэн настай юм тэгээд 27 болоод байлоо тий.
Золоо юу? Золоо ч 31 2 юм шүү. За арай 10 насны ол зүрхтэй биш баха. Нэг 27 8-тай л. За тэр яг тэгээд миний сүүлийн миний дуртай эрэгтэй оролцогч шүү дээ тий. Би яагаад ч юм тэр юунд дуртай. Цэндэд дуртай. Oh my god. Амар хөөрхөн тоглол шиг нүдтэй. Цэндэж нүү бондгороо. Яд юм яд. Чи нүдийг харсан уу? Нүд нь яг тоглол шиг амар хөөрхөн шүү дээ. За окей. За яг үдэ би нүг жажмент та. За чиний. Тэгээ 2 болчлаа. 3 болчлаа тий. За чиний одоо тэгвэл хамгийн суг 3 гэж бодож байгаа. Хизээч юу н одоо таалагдаагүй ч гэх нь хашийн тий. За мягасаа 3 гэх юм уу? Мягасаа 3 шалтгаан хэлж. За мягасаа 3 гэх юм болвол нөгөө нэг ийм би нөгөө нэрийн санддаг нэг ийм солонгос шиг царайтай нэг тийм наач хин гинөө төгсөө. За тэгээд дээрэс нь үрч хэмээл. Түлээ хонгор цэрэн тогтох гэх нэг гоё жимчин залуу байсан ш таалагдахгүй байна. Цэрэн тогтох. Энэ нэштэй бороо. Тэр хамгийн анхны оролцогч нь энэ. Тийм тэр нөгөө нэг жимчин гай. Тэр бүр ингээ юу ч ярьдгүй. Тэгээд гэдэг үү. Тэр нүэр том гоё вайн уух гэж юмтай үү. Яа тэр залуу заяа. Тэгээд сүүлийнх нь ёо би хасаагаа оруулмаар гэнэ. Миний хасаа. За. Тэгвэл дараагийнх нь гэдэх юм бол би хонгорыг хэлнэ. I'm sorry. Юугаа амцаар гэж би хонгорч амьд дуртайс шүү дээ. За окей. Нөгөө сүүлийн 3-т нь оруулж байлаа тий. Ягаад. Хонгор надаа яа би тэгтээ хүмүүс ингэж амар жааж байгаа юм шүү. Ахын жаажлах гэж байна. Тэгтээ хонгор надаа ингэж амар bisexual gay vibe өгдөгхгүй юу? Тэгээд чи хүний Гэхдээ би ингэж хонгорыг муугаа гэж байгаа юм биш. Sexuality-гаас нь болоо хүний 3-т оруулж байгаа юм уу тий. Ингээ би зүгээр хэрэг өөрөө сонгох байсан бол хонгорыг л сонгохгүй. Тэгээд хонгор чамаг сонгохгүй заяа тийм ээ. Юу нь хонгор минь ч намайг сонгох. Хонгор минь чамаг хонгор минь гэж бодохгүй заяа. Би хөөр би ч хүсвэрнээсний хүүхдүүд өмнөс чамд хэлж гэх тийм ээ. Тийм тоглоом. За. Окей. За чиний топ 3 юу 3-2 чи юм байна те. За би хараа тий. Кастинг бол амар дайжгүй л юу нь яваад байгаа. Тэгээ 2 сизон нь. Тийм. Ер нь болол ер нь амар. Би болохоор топ 3-аа. Хэрвээ би байсан бол аль хэнийг сонгох вэ гэдэг үгдээс хэлье заяа. За. Гэхдээ би мэдээж тэр үед 32 дэх байхгүй л байсан байлгүй тий. Өөрийгөө итэ гэж бодохгүй. Чи өөрийгөө 25 таа гэж бод. 25 таа гэж бодох уу тий. Yes. Тийм байсан бол за би бол надад тэр сүулт орж ирсэн их тамир гэдэг нөгөө нэг олимпиад явдаг залуу амар хөөрхөн санагдсан. Тэгээд хитрхи орой орж ирсэн юм шиг санагдсан. Хитрхи орой орж ирснээс болоод хавхан дунчихсан юм шиг санагдсан. Жиюуны хавхан. Жию гэдэг. Жию. За хавханд нурцсан санагдсан. За тэгээд хоёрт нь бол нацаг. Энэ бол яг нэг 30 хүрэхээр бол амар тийм гоё амар хөөрхөн болно. Яа. Бид хоёр 22-т илүү нацагч юу лээ? 22-т 23 муртайхаа. Тэгээд 5 жил өрхтөл маань нацаг ална. Тий одоо яг бас яалчгүй 22-т эд чинь арай жоохон л таа. За тэгээд за яг партнераар сонгох гээд байгаа шүү дээ. 3-т нь одоо трейл орж ирэх юм бах та. Тий өөр хүн байхгүй л уу? Дажгүй хүн юу насагдсан юм шүү. Биш. За тэр энкиас арай биш юм болов. За oh my god. Bro please. Инкл биш шүү. Өөр хинч байсан болно. Инкл биш шүү. За яг би ер нь бол яг тийм нэг тийм хос гэдэг утгаараа бол ер нь бол нэг сонгохгүй байх. Гэхдээ ер нь бол надад бол зүгээр л залуу байсан. Тийм үү? Инки юу? Тийм. Wow. Interesting. Okay. Гэхдээ 3 дахьт нь би ер нь ингээ харахаар эрэгтэй хүн яг юм 20-д наснда ерөөсөө ямар ч би одоо ингээ бүр амар бодохдоо сонгохдоо ингээд яг юм гэрлэх партнер бодоод тах шиг байна. За 3-т нь трей юм байна. Ер нь бол яг бодит амьдралаар сонгох юм бол трей юм байна. Тэр энки ч гэсэн яг нэг бас нэлийн 30 дахиад гуг нь 30 гарсан шүү дээ тий. Дахиад хэдэн жилийн дараа тэгэж дүрж. За суг 3 гэх юм бол надад бол хамгийн сос нь бол ялчгүй тэр хасаа байсан заяа. За. Тэгээд тэр төгсөө болохоор бүр хитрхи жоохон байсан. Зүгээр ингээд өөрийгөө алаад байна, манан байна гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ өөрөө тархины үнэндээ мантай байгаа байхгүй тий. Тэр маань нөгөө тэр яг живүүнтэйгээ байсан бол өстө живүүгээд хөрхөн байхаар байсан юм шиг л санагдсан. Дахиад за тэгээ бүр тэр цэрэн тогтох гэдгийг бол өнөр сонирхгүй байна.
хин бүр амар нөгөө цэнт чинь чиний топ 3 чинь цэнт амар хөрчээс төхөтэй. Бүр яг зодон бүр санагдаж үлдээ. Та нар угаасаа л намайг сонгох. Би угаасаа л юм амар хийж ялсан чи ингэсэн гэл тэгээд байга нэг бүр нэг шилжчихсан. Тэр чи юунд орсон залуу лээ? Тэр нөгөө пүүгийн подкаст ороод л. Үгүй тэр чи voice орсон шүү дээ. What? Тийм үү? Тийм. Дуул тийм үү? Үгэлтийн. За ямар ч гэсэн тэр бол бүр үнэхээр ханившээлээ. Тэр нь бол надад хасаагаас ч илүү ядаргаатай юм шиг санагцсан. Тийм үү? Тийм. Very annoyed. За тэгээд хамгийн сүүлийнх нь за тэр нэг point гэдэг нэг залуу хальт орж ирээ гарсан шүү дээ. Тийм. Тэр болохоор зүгээр угаасаа ч type биш. Тэгээ нэг яриан сонирхолтой биш, ер нь нэг сонирхолтой биш залуу байсан. Нүүр амар сонирхолтой байсан ш надаа. Бүр ингээд хацарных нь ясна яаж ингэж тийм. Би ер нь тийм энэ 19 дугаарыг яг подкаст байдлаар сонссон. Яг цариг нь хараагүй юу? Үзээгүй. Ерөнхийдөө сонсоод яг ингээд чухал үйл явдал дээр нэг ингээд зүгээр iPad-н дээр тавьчих холмол ингэж тэгж подкаст байдлаар сонссон. Яг партнер байдлаар сонгуул юм байгаа заяа. За чи яг ингээд найз болъё гэх юм бол эндээс хинтээ найз болох уу? Яг найз болъё гэх юм. Зэдүүл. Яа. Тэгэхээр тэр тэнэгтгэж хангалттай партнер дээ. Үнэхээр тийм. Надад яг тэр найз болоход тэр зэтүүлээ хонгор тэгээд яг ингээ гой бүх оролцогчтой тавьсан зураг өрсөй байхгүй байгаа юм дээ. Харин тийм ээ тэгэхээр ингээд яг хөөж харахад жоохон хэцүү. Яг найз залхахад бол одоо шин эрэгтэйгээс найз залхахад яа зэтүүлээ амар фан авах. Тийм зэтүүлээ хонгор тэгээд өөр хинтээ найз болж болохсан байна. Тэр түрүүний топ хэлсэн 3 тагаа бastажгүй байсан байж магадгүй. Би бас тэгтээ тэр энкидээ бас гайгүй ойлголцож магадгүй гэж бодоод байгаа өөрийгөө нөө. Тийм үү. Битэрийн maturity төгш юм бол өөр байх юм шиг санагдсан. Минийхээ нацаг хавцаа. Манай нэ зөвөрийн нэг 25 таг гэж л бодоод тах шиг байгаа. За. Жохон өөр төлөөсөн л та. Тэгтээ нэг тийм амар бүлийхэр бол амар тэнийг бол байгаагүй тэр инхтүү. Гэтэ энэ ингээ 20 дэх хүмүүстэд юу нэг 30 тун амар хөгшин санагдаад тах шиг үлээ. Энийгээ зайлуулаач малуулаач гэсэн. Тийм үү. Надад тэр 4 жилийн тэр нөгөө нэг бэлгүүн. За бэлгүүн бол биш таа. Гэтэ нөгөө юу Тами Хомоно гэдэг тэрний залуу бол амар бүр ястал яг уг нь бол яг гоё relationship-тэй бэлэн залуу байгаа тахгүй. Тэгвэл бүгд амар cringe тэгээд яг аав шиг минь байдаг гэдэг. Флашлайт жаасан юм шүү. Оо вау гэж бодоо. Тэр чи өөрөө ингэж оролдохдоо жоох ингэж амар тийм жоо хөгшин vibe-тай. За тэгтээ угсаа орж ирсэн хүмүүс нь ихнээсээ амар хөгшин юм шиг санагдуулаад байсан юм шүү. Тэсэм болов мэдгүй. Тийм одоо тэр нөгөө надад болохоор ерөөсөө Fox-гийн хамтлагийн тэр нөгөө халуунатаа үргэлт юм л шүү. See? It works. За, октодаас надаа. За, октодаас за чи ихэл. Чиний best 3. За, ер нь гайгүй шууд хэлчих واخа. За, нэгт бол бэж тэгтээ чи одоо яг хэлэх байхдаа ингээд яг ямар өнцгөөс хэлэх байгаа. Зүгээр ингээд чам зүгээр ингээд таалагдсан юм уу? Эсвэл бол би яг өөрөө ер нь одоо яг эмгтэйг нь бол яг хосын төвшин ингээд найзын төвшин найзлахад ч юм. Ер нь яг ингээд бүх юмар нь бол хэлчихээ заяа. Яг эмэгтэйг нь. Яг гэх юм бол би эрэгтэй хүнд яг тийм найзлах болон одоо ингээ партнер байх гэж тусдаа шалгууртай хахдаг гэж бодод байхгүй юу? Ойлгож байна уу гэж ойлгож байна. Тийм болохоор за тэрний топ 3-т нь гэвэл за нэгт нь бол би уг нь тэр нөгөө өринг сонгомоор байгаа байхгүй юу? Гэхдээ эрэгтэй хүний сонголтын тал дээр нэг тийм жигнэсээ нөгөө нэг найз байх ёстой хүнтэйгээ партнер гэж сонгоод байгаа юм шиг санагдаад байгаа учраас би бол нэгт нь золоо гэж хэлнэ. За. Хоёрт нь болохоор тэгээд өрин. За гуравт нь болохоор за яг нийлий гэх юм бол биш тэгээ яг найз болно гэж хэрэг харах байсан бол за одоо бодвол хин л юм бэлгүй толдон л юм бэлгүй дээ хамгийн их гарцсан байгаа болохоор тэгтээ яг сайн мэдгүй. Яг бүр ингээд бэст болохгүй хаа тийм. Эхний хоёрт нь бол болоод надад тэр амраа явахсан бол тэ нэг таалагдахгүйсаа яг үндэ. Надад ингэ амар лаут юм шиг санагдсан. Яг нэг тийм хойлоо хүнийг лаут гэж хэлж болохгүй бороо. Карма шүү. Мэдгүй яг лаут мэдгүй яг нэг тийм хэлж мэдгүй. Гэхдээ яг нэг экстраверт талдаа мөртлөө яг миний тайпны экстраверт бол биш байх шиг байсан гэж би бол бодож байна. Эсвэл тэр нөгөө нэг юм бүр хил тохин байсан шүү дээ. Нэг загвар хүмүүстэй дааж хос хинтэй ч хос болоогүй. Дүлгэн үү? Биш үү? Биш. Тэр нөгөө бас нэг загвар хүмүүстэй мандхай л юм блэ. Амар дураараа нэрлэж энэ тэр.
Нэг тэр живэнтэй хамт орж ирсэн шүү дээ. Живэнтэй хамт орж ирчээд амар хурдан хасагдсан. За ээж хурдан холхын сан тэр гэж. Живэнтэй орлоо, хинтээ орлоо. Энэ өхөн. Аль. Ямар өхөн. Зас наач ямар ч мемори алганаад. Энэ хөөргийг бас дайггүй эхнээсээ ч юм уу орж Индра гэдэг юм. Индра. Эхнээс орж ирсэн бол бас хөөрхөн дайггүй хүмүүс байх шиг байсан. Гэхдээ хүмүүс амар тийм бүргийн илтгэс нь олч нийлэн бүүл идэж байгаа харагдсан да. За, миний топ 3 юм байна. Чинийх? Миний топ 3 бол би ер нь найз болно гэх юм бол Эс Золоо, тэгээ Били, тэгээд гуравт нь болохоор Өрөн биш үү? Тодхоо. Надаа өөрөө ингээд би нэг ийм төрлийн найзтай амар дургу заяа ингээд амар peacemaker. Энд чи ингээд fine, тэнд чи юм fine байдаг ингээд яг ингээд That's me. Тал авдаггүй би тийм найз. Өөр nice, амар nice охин л Тал алддаг уу гэж үү? Ингээд тал яг George Floyd гүрвэ. Яг ингээд миний гэж ингээд амар өмчлөхөд амар хэцүү тийм найз би дурггүй. Чамаг өөр хүнтэй найзлах юм бол ална. Гоцаа гэж чи би. Гэтэ яг би яг тийм бидийг болохоор манай найз нар ингээд намайг найзуутай маань ингээд хаартаад байдаг байх. Чи яг аль нь best ингэж юу н авирыг асуудаг болохоор би одоо нэг амар dominant. Чи бүх хүмүүсээс амар хоол зөвхөн надтай ойрхон байгаа болохоор I'm fine. Хоёрхан алганы цаанд байна гэж. Одоо манай бусад бүх найз сонсож байгаа. Угнаач чиний best үү? Тэгж юм. Гэтэ яг миний хувьд болохоор яг тэр хэлж байгаа ч юм болохоор ингээд нэг бүх хүнтэй найз юм шиг. Гэтэ хэний ч найз биш нэг тийм хүмүүс эд штэ. Тийм биш харин тэр золон хийдэртэй амьд дайжуулээд юм шүү. Надад болохоор нэг тийм vibe бол өгөөгүй. Надад зүгээр ийм олон одоо эрэгтэй хүмүүсийг татдаг охтууд, хөөрхөн охтууд. I mean мен хоёроос ингээ хоёр дахин л ухаантай байхгүй бол ерөөс амар зовж амьдэртэй юм шиг санагддаг тий. За бас тийм бах тий. Мен хоёрыг бол нэг зовоогоод байгаа залуучууд алга ба штэ тий. Тэгмэд харж ирээс нь хамгийн дамби сонгодог болохоор тэр утгаар хавбал тэр өрөн миний хувьд хоёрт орж ирээд бусдаараа л амар дайжгүй хөрхөн гоё гүйл охин байсан. За суг 3 айлх уу? Суг 3. Хэлээгүй чи хэлээгүй. За чи хэл. За би эхлэхгүй чи эхлэх үү? За чи эхэл. За ойлгомжтой. Хин. За чи хэлдэг бол чиний ойлгомжтой юм. Хамгийн эхлээд тэр Жион заяа. За. Юу н ягаад чи юу юм те. За. Жион биш, Жион юм уу? Тийм. Жион, нэгдүгээр Жион. Хоёрдугаарт тэр сая хасагддаг нэг хөрх охин ч юм блэ. Чи дөө. Нөгөө нэг бүлэгдүүлээд идэг. Биш хүмүүсийг бүлэгдэх гэдэг дөлгөн. За тэр бол үнэхээр сос тэр бол үнэхээр яг намайг бүлэгдэх. Би ингээ зүгээр зурагтаар үдчихэж бараг зэрэг бүлэгдүүлээ ш. Бүдүүлгээ шудрахтай андуураад идэг нэг төрлийн огт хүмүүс эд штэ. Надад жоо тиймэрхүү. Тэр яг нэг тийм ангийн нэг айгуу тийм аимшигтай хөрхөн охин байдаг та тий. Хөрхөн мөртлөө амар. Билээ. Яг тийм шиг. Vibe тий. Тэгээд ийм шудрах хэлж ин гэсээр нэг хүнийг амар эвгүй байдалд оруулж монголоос амар хааны үйлгээ мэддэггүй юм шиг. Нэг тиймэрхүү юу бол надад жоохон дурсан. Яа тийм. I don't know. Гуравтхан гэх юм бол гой санагдав гэх юм л би барыг амраа гэх баха. Нөгөө дуулдаг. Чи тэгтээ тэр дууч нэг ер нь мэддэг үснэ үү? Үгүй. Хүмүүс бас мэдтгэлээс юм шиг үлээ тий. Окей. За минийх болохоор дандаа тэр живүүн бол зүгээр ингээд бас яг нэг тэр төгсөөтэй амир төгс хосголохоос юм шиг санагдав. Зүгээр ингээд хитрхий жоох юм шиг санагдсан. За тэгээд ингээд бодолтой болохоор зэрэг би одоо энэ тэмцээнд ороод аална. Би бол дараагийн мока гэд бодчихсан. Тэгээ би ингээд амар юу гэж бодож чинь те амар гоё яриад ингээд тэмцээнийг амар сэнсрүүлэн те хүмүүс ингээд миний тэгээ сонголтыг хараад яана чи юу альны сонгох бол гэж бодно гэж айгу хөөх юм бодоо ороод ирсэн шин. Зүгээр надаа ямар ч үзий ятах юм байхгүй зүгээр л хитрхий жоохон бөгөөд өөрийгөө амар том байна гэж бодоод байгаа. Өөрийгөө мэдэрсэн нөө. Тий надаа амар юу байсан. Манай хоёр хамгийн суулаа байсан. Гэтэ үнэхээр хөвгөлтэй байсан гэж хэлж шиг тэр нэг өгж байгаа яриа маринууд нүртэй амар фанисэн. Тэгээд надаа тэр бол зүгээр хитрхий жоох хөөхт юм шиг санагдсан. Тэгээд надад тэр нөө хасаг хасагдсны дараа өгсөн ярианд кринжлээд би барыг үзэж чадахгүй байсан шүү дээ. Юу гэдэг вэ? Тэр хамт байхдаа ярьдаг ч гэсэн амар кринжтэй. Тэр нөгөө нэг юутайгаа харин тэр чинь ингээд өөрийгөө амар алаад байна гэж бодоод байхгүй. Би бас Жион юм уу Жиуныг хараад хөө юу амар өөртөө ихтэй байл ингээд бол тийм байх гэж бодсон. Агли байсан ч гэсэн бас ингээд агли биш шүү дээ надад. Биш зүгээр агли зүгээр ингээд өөртөө ихтэй байх юм бол тэр нь ингээд ямар ч хүнийг ингээд хүний appearance-ийг ингээд хэдэн хувиар гоё харагдуулт юм байна гэж
Би өөр нь ингээд амар бодсон. Төрөштэй миний. Хараа. Өөртөө өөр нь итгэлтэй. Би хамгийн хөрхөн. Надад Тэгээ гуравт нь болохоор тэр нэг Дэлгэрмаа гэдэг Диана гэдэг нэг хүмүүс шүү дээ. Нэг багш гэдэг. Энэ энэ бол яг надад ямар ч тийм юу байхгүй. Зүгээр юм дургуйч биш. Зүгээр л амар сонирхолтойсэн энэ охины хиний сонгох яах юм зүгээр. Тэр утгаараа. Тэрнээс охин чинь тэр яа. За энэ охин бол аюулын тохио шүү гэж бодсон нь бол яг дүлхэн. Живүүн бол хитрхий жоохон зүгээр. Хитрхий funny зүгээр ингээд амар тэ ёо. So cringe гэхдээ хитрхий жоохон санагдсан. Намайг уучлаарай. Гэтэ би саяны тэр багш охиныг тэр охин нөгөө нэг хөдөө яваад залуутай уулзсан нэвтрүүлэг хийчихсэн. Хойлоо алуулсаагүй. Тэр ороход яа хүлээсний алхаар хүмүүлээ гэдэг. Тийм амар мундаг л хүн байл л дээ тийм. Яа тэр нөгөө зэтүүлэг хэлдэг комент амар гоё. Өөрийгөө амар ухаантай гэж бодоош. Тиймэрхүү видео тэр комент бүр so funny. Тэгтээ ингээ надаас амар таалагдсан тэр надад мичид гэдэг тэр охин бол амар хөөрхөн санагдсан. Тэгтээ яг би бол хизээч хамт ханг аут хийхгүй амар тухгүй байх гэж бодож чинь. Тэгтээ маш хөөрхөн ер нь их амар үйлхэмгүй яг тохирсон хүндээ тохирсон найзуудтай гоё байх нь not for us sorry харин тийм ээ. Би яг мэдэрч чинь би баг тэр охины үнрийг баг гэрээсээ үнэрлсэн ч гэсэн амар гоё яг үнэртэй охин. Тэгээд яг тийм юм гоё ингээд нэг тийм хүмүүс охтуудыг харахаар бас нэг ямар гоё юм бэ гэж бодохын харангаар навчтай. Юу гоё ээждэг. Яг надаас гоё нэрдэг гоё ингээд. Харин тий. Тэр охин амар гоё хүн байсан. Тэгтээ дургуугаа хэлчихсэн шүү дээ. Би сая топ 3 хэлчихлээ шүү дээ. Дүлгөөн, Жиюн, тэр саяны дэлгэр. Тэгээд бүр яг зүгээр таалагдаагүй тэр дүлгөөн. Гэтэ мэдгүй яс богинохоо ороо гарсан. Бас тийм ээ. Бас эдит байж магадгүй. Гэтэ энэ тийштэй би бас ингэдэг байхгүй юм. Ингээ шоу хийнгүүт ингээд октод ингээд амар ингээд жоохон магад байхгүй. Тэгээд миний тэр ажиллаж исэн шоунууд дээр чинь болохоор ингээ 16-аас эхлээд те дандаа 20 за 4 хүрж ийн үгүй баг тийм нэг жоохон октод байхгүй. Тэнгүүт ингээд тэдний ингээ бодож байгаа юм ингээд амар нүүрэн дээрээ ээлзээ юу. Манит болохоор ингээд хамгийн доод төвшнийх нь харьцаж байгаа хүмүүс байгаа штэ. Тэгсэр нэ бүх юмд нь явж байгаа байхгүй юу. Тэгтэл ингээд бүх эдитнийх нь хард битий сууж байгаа гэдэг ерөөсө боддоггүй. Яг нөгөө нэг шүүж байгаа хүмүүс юм уу эсвэл ингээ продюсеруудтайгаа амар гоё харьцдаг. Тэрнийхээ өмнө ингэдэг. Тэгтэл чинь бид нэр тэр хүмүүст мэдээлэл хүргэж байгаа байхгүй юу. Одоо энэ охиныг хасахгүй ч гэдэг юм уу те энэ охин ингээ гоё драма үүсгэж байгаа болохоор хоёр дугаар хадгалчаач гэдэг юм уу тэгж бодож тэр мэдээллийг бид нар үүсгэдэг юм мэдэхгүй тэнгүүт бид нартай амар новшин харьцдаг юм уу эсвэл хаана юу болж байгааг ингээ бид нар ингээ хараад байгааг юусэн ингээ ойлгохгүй яг эдний хаар сунгууд одоо энэ охин чинь худ байна гэдгийг би бол харсан л байгаа шүү дээ тийм. Тэнгүүтээ тэрийг гаргахын тулд бүх нөгөө камер яриа мариаг ингээд тастаа шүүгээд одоо ингээд нөгөө тустаа өрөөнд болж байгаа яриа мариа шүү дээ. Тэрнийх нь одоо мик зикийн тултал нь тавьж байгаа бүх ярианд нь сав хадж байгаад ингээд хийгээд байгаа ингээд хараад байгаа хгүй. Яг тэгмэл энэ худлаа ингээд том үйл явдал болоо тэмцээн зохиогч юм уу яг хост болзон дээр ингээд хідэн талаас нь камер авчингууд тэр хэд бол ингээд жүжиж чинь гэдгийг мэдж байгаа учраас гинт нэг хавх тавьдаг гэдэг юмнууд эднэр яг тэр хавханд одоо жишээлбэл тэр жиюн унчаад байгаа хгүй. Ямар гоё байсан тэр нь юу байсан гэж. Тэгээд тийм өнцгөөсөө одоо тэр дүлгөөн гэдэг охины ч мэдгүй штэ тэр продюсерт нь одоо тэр яг нэг хийж байгаа сэтгүүлчт ч юм уу тэр продюсерт нь таалагдаагүй тэгээ бүх новшин юмнуудыг нийл гаргаа тавьсан байх ч юм уу тий. Тэгээ телевизийн эдит нь бас ер нь амар хүмүүс амар хитрхи амар итгэх бас амар эвгүй штэ. Хоёр хүн хэрэлдүүлэнгүүт жоохот нэг драм гарангууд нэгнийх нь тайлбарыг тавиад нэгнийх нь тайлбарыг ингээ хойлонгаас нь тайлбар аван заяа. Нэг нь авангуудаа нөгөөх нь ингээд огт оруулахгүй байхад зүгээр тайлбараа тавьсан хүнийхэн зөв юм шиг угаасаа харагддаг тий. Тэгэхээр тэрүүгээр л шүүж байгаа штэ тий. Тэр мэрэнд ингээд заагч өнөөдөр ч агуул гадагч даа гэдэг муухай хөгийн юм начиг хөгийн хөөрхий сэтгүүлчт байдаг гэдгийг нэг сайн. Тэгэхээр ер нь дараагийн Тэнгисийн иргэн 3-т орох гэж байгаа хүн байвал хамгийн доод төвшний эдит хийж байгаа хүмүүстэй хилдэг үстэй хүмүүс дээр үүднийхээ зүрдгчтэй харцгаа. Яавар тэнэг сторинууд яваад байдаг шүү дээ. Чамаг ороод захиралтайгаар ярьцлах гэсэн чинь шууд авцсан. Чамаг орж ирэхдээ хаалгаа хахыг чинь харлаа хогоо унгаас наваад орсны чинь харлаа ч гэж байгаа шүү. Дамид ёо наа чинь бүр шинэ Монголын бүр наадгаж ярьсан наа чи бүр шинэ Монголыг санагдалж окей за болоо. Үгүй тэгэх ёстой л доо. Тэгтээ тэр хизээш тэглээгээд хүн зүгээр ажилд орохгүй үстэй. Чи хогоо аваарай гэж. За тэр яах вэ? Хуцаатай манай сургууль битэн болоо гэж. За. Back to Тэнгисийн иргэн. За.
Тиймэрхүү байдаг. Гэтэ би бас энд ингээд хит хитимийг жишээлбэл ингээд яг яаж хийж байгаа гэдгийг нь бол амар гайхаад байгаа байхгүй. Эднэр ингээд бүгднгийн тусдаа авчрах боломжгүй штэ. Тэгэхээр яаж ч бодсон ихнийх дугаар ингээл нэг хоорондоо ингээл танилцж байгаа юм шиг болж байгаа штэ. Эдэр бүгдэрийг нэг онгоцоор нисээд ирсэн байж таарна гэж бодогдод байгаа байхгүй юу. Яг тэр зохицуулт эдрийг яг үнэхээр гоё тийм яг бүр юм төсөв ихтэй орны шоу шиг хийж чадж байгаа юм уу үсгийг нь бол мэдэхгүй л юм л та. Яа тэгэж чадахгүй хаа. Хэсэгцүүлтэй тий. Яг төсөөр балдаг бол тий ингээл бүгдийн тий эдийн ээр чайнагаар энэ ноггүй нэрээр гэдэг ингээд тус нь авчрах хэрэгтэй шүү дээ. Яг хасагдж байгаа нь болохоор хамт буцаж болох байх. Тэнгүүт яг тэгэж ингээд хооронд нь уулзуулахгүйгээр юу хаахгүйгээр авчирч чадж байгаа юу гэдэг бол бас жоохон эргэлзээтэй. Гэхдээ өөр нь амар гоё л хийж илээ тий. Гэтэ надаас энэ сизон дээр нэг шүүлтэй амар өөр болгоцсон. Дундаас нь солисон нас амар зүв санагдсан шүү дээ. Чи тэр нэг хасаа гасагддаг дугаар идэр харсан мэт. Тийм. Тэр мөр бүр ингээд амар юу байсан шүү дээ. Бүр ингээд амар шокинг. Тэрийг хилдэг тэр номыг охин биш тий. Би тэр охины YouTube channel-ыг бүр ингээд эхнээс нь уухгүй юу? За. Шал өөр охин байсан мэл шүү дээ. Тийм үү? Гоосойхон ягалгаа юм уу? Тийм. Үгүй бүр ингээд шал өөр заа юу. Би бүр ингээд хүй энэ охин мөн үү? Гэтэ хүмүүсээ тэр яг юугаар нь зочлоод үзээрэй. Subscribe гэж юу? Тийм. Зочлоод үзээрэй. Шал өөр үнэхээр. Гэтэ юу амар гоё хаглаа хэлсэн хүмүүс бол нэлээд харагдчихлээ лээ тий. Оо тийм үү? Тийм байгаа ч тийм үү? Хин. Би бол тэр номыг л гэж бодсон. Гэтэ тэрний амар хөөрхөн зөксөн. Тэр хин нэг Лүк ТV-ийн ярилцлагаас чи тэр мичэдгээ охиныг амар хагалгаатай юм гэж тийм ээ гэд өөрөө тэгсэн юм шүү дээ. Яг юу юм зүгээр ярихаас залхуу нь өөрөө тэгсэн юм байна. Тийм болоо тий. Яах вэ? Ард битэр шиг нэг хоёр хейтер. Бэсэн ч юм бэ. Ер нь зөгчөөл тэгээд ер нь хийлэх гэж яах вэ? Тийм ээ, ер нь нэг тийм эсэргүүцэж ярих бол болцсон. Тэгэл хүн happy. Чи нөгөө ямар хаалгаа илгэнэ гэдэг үлээ. Давхар өрөөний. Тэг болцсон уу? Болцсон. Тэ амар юм байл. Би тэр хэлэх. Туу давхар эргүйс юм байл шүү дээ. Жоо гэдэг юм ярих үү. Зүгээр. Давхар эрүүтэйсэн бэлээ гэд. Мэдгүй. Би бол тэрийг яг зөргөлж хийлгэж олж чадахгүй юм бэл. Би бол за мэдгүй 40 хөрөнгөт хүн угаасаа амар их нүрэндээ өргөд юм шиг л. За тэр яах вэ? Буцаад чи эдийн сурчаач буруу. Тэгэн бол битээр 7 хоног болгон дроп хийн. Подкаст тий. Ганч би эдитээ барж идэж чадахгүй. Нөгөө нь бол ойртож ирээл байнга подкаст хийн гэсэн яасан. Гэтэ хоёлаа нөгөө нэг өөртөө ярих хэрэгцээгээ өглөө болгон гаргачаад ингээ хоорондоо тийм юм ярьчаад байгаа болохоор подкаст алах байгаа. Та нар бидний хажуунаас нь харуулсан авч байгаа. Тэгвэр яг манай энэ чинь нэг хоосорны эрг гэж хийх юм болоос бид тэ ингэ бодож үзээ хэрэг жишээлбэл би ингээд тэнгисийн эрэхт ингээд за ямар нэгэн байдлаар ингээд орлоо гэж бодъё л тээ. Йоо би тэгэх юм бол тэр дараа нь тэр комментуудаа хараад тэг өөрөө сэтгэл зүгээрээ босч ирэхгүй хаа. Миний комментууд би яг мэдэж байна. Бүдүү новш бүдүү юм байж. Энэ бүдүүнийг зайл. Бүдүүн байгаа л угсаа анхнаас орохгүй байхгүй юм ингээд. Тэр чи турхаагаал орсон. Би ингээд юу санаа зовоод санаа зовдөг гэдэг. Энэ чи дандаа ингээд амар дандаа бикини идэртэй байгаа шүү дээ. За би юм утсан юм үсэх юм бол тэгснээс өмнө бум гэдэг. Slow motion-ыг хин ялсан байх. Slow motion-ийг чи хоёр хариун. Тэгээд нөгөө нэг үсэрнээснийх нь майр минь чиний тэрийг бүр ингээ зүүмлээ биелээ болгоод тэ. Бүү чиний тэрийг гинэ хасаа. Өөрөө нэг бас тулцгах юмгүй шиг тэ. Тэгээд би юу хамгийн дөрөв тэр body shamer аллах байхаа. За тэгээд дээрэс нь ингээ би тэр хэдийг яаж тийм ингээ тийм бикини дээрнээсээ ингээ янз бүрийн хөдөлгөөн хийж мэгээд ингээ яваад байгааг үнэхээр ойлгохгүй шүү дээ. Ингээ одоо шиг ингээл байрлагч марилтал тий. Би нэг тэгээд би хүссэн гараад шүт кучи маш уу. Оо нэг хоёр урал гарсан. Хоёр юу гинэ? Урал. Би тэгээд эсвэл юм туранхаа охтуудын тэр доотлон гэдэг юм амар юм жижигэн гэдэг юм байдгийг. Тиймэрхүү болж иж магадгүй дээ. Бас эдит хийж байгаа шүү дээ. Бүр өргөндлийг зээр гарч байгаа. Тийм бас болдог байж магадгүй. Гэтэ яг тиймэрхүү шоуны ард бас амар эвгүй юунууд үлдчихдэг шүү дээ. Оо тийм үү. Тийм. Одоо тэ маань телевиз мэлистрийг одоо яаж кип яда хадгал тийм. Миний мөө мүлдэхгүй гэж. Юу мөн байтугай амар одоо нэг юугүй одоо бид нар чинь ингээл тэр өрөө мөрөндөө сүүлдээ камера мартлаад амар хунараа бараг сольж байгаа шүү дээ. Ер нь нүцгэн болж малаа. Тиймэрхүү юмнууд бас байдаг л таа гэхгүй. Яа. Дараа нэг нугнагийн зүүм өмийг хараа. Уцаараа бичээд авчихна уу. Тэгээ тэр security тал дээр бас
яаж анхаарч юм. Энэ Америкууд ч бүр байсыг л нөсөө их өвчтэй те. Тэр нөө Love is Blind-ийнх нь амар тийм тухгүй орчинд байлгасан. Тэгснээ юу цагийн хөлс өгөөгүй энтергэнгүүтээ амар олон юу ирсэн. Тэнгүүд хамгийн сүүлийнх нь ялцсан заяа. Тэнгүүдээ бүх хүнд нөхөж цалин олохоор болсон байлээ заа. Ямарлагийн заа. Тэр чинь ингээд бүр ихнэр болох гэж байгаа хүмүүс шүү дээ. Тэгснээ нэг нь бүр амар тийм юу sexually abusive байсан гэ. Тэрийг бол ингээд нэвтрүүлгийн баг юу контрол хийж чадахгүй шүү дээ. Тэр чинь ингээд өөртөө ингээд юу яаж тэгснээ тэр мөрөн дээрээ ингээд шүүгцсэн заа. Оо вау. Хүний эрхийг next level-д яадаг болохоор тийм байд юм. Манай Монголд бас тэр хэмжээнд бас өгчөө. Бид нэр тэг би өөрөө бургаас болол. Миний бургаас болол гээл. Энэ гэхдээ одоо жишээлбэл ингээл нэг юм энэд яг ингээд матч болж болохоор ингээд камераас нууцаар үнсэлцэн л унтна гэж байдаг болоо. Унтаж болчихдохгүй хаа. Тэр 0-д л хамаг юм ярьж байгаа. Тийм 0-д нь юу байхгүй камер байхгүй тийм. Энд тэнд ингээд камер байрлуулсан камер юу хамгийн яг хэрэгтэй мэдээллүүдийг юу нээр гоё авч чадаад тэгээд тэр чинь ингээд нөгөө нэг хамгийн гол мик штэ. Төгсгийг нь бол харч юу аа. Тэнгүүд тэр камернууд чи өөрөө нөгөө нэг миктэй. Тэнгүүд тэр ингээд татангууд бүх шоу мань орж ирээд. Тэр нь бол адаас тийм л байгаа даа сте. Тийм нөгөө гэр дотор байрлал. Тэр нь хамгийн хов живний хэсэг. Бид нар чи өөртөө нөгөө нэг том юугаа зүгээг байгаа болохоор том микэ зүгээг байгаад болохгонгот тэрнээсээ салжингот яг юм хин цансахгүй байх гэж бодоод. Гэтэ яг л юу ирэх тусмаа амар юу болчт юм л та. Нэг октод нөгөө шоуган амар харцсан үдцэн болохоор ингээ бүхнийхээ очрыг олцсон. Яг нөгөө хааны юу ярихаа мэдчихэд ирдэг тэгэл. Тэр нэр донт чин драма гарах. Тэгээд ээж аав нартай нэрэн бодоорой битгий яагаараа хэлсэн. Нэг тийм Америкууд энэ ч юм болох нэг screen time аавна гэлтэй хүчээр драма үүсгэл айл болох олон гарч марах гал. Монгол хүмүүс эсрэгээрээ тийм байхгүй те. Тийм ээ тэр маань сайхан байсан. Тэгсэн гэдэг байдаг нь жоохон ядаргаатай. Хичээд юм шиг мэдгүй. Тэгээд дээрэс нь би хэрэг жишээлбэл би орж ингээ бодонгод тэр чи амар олон хувц сольж байгаа. Йоо би тэрийг хараад ёо ийм олон хувц би авч чадахгүй. Өөртөө таарах ганц өмдө болох гэж бараг л 3 жил хичээж явах чи яаж ийм олон хувц авах гэж бодсон ч би орохгүй шүү гэж. Тийм тий. Тэгээ бас ингээд бүр амар сүн хувцтай нөгөө нэг баахан л бүжгэлж байгаа. Тийм хувц авчраарай гэж хэлсэн байж магадгүй л тий. Тийм баг. Их савх мэх байсан штэ нэг хар сарнаг болчих юм. Тийм. Хөөсө тийм юу яадаг баха. Тий. Тиймэрхүү юмнууд бас тий хичнээн гэл чимдантаа яваад байгаа юм бэ. Яа, тэгтээ хөрхөн шоу байсан. Би нацгаар амар ер нь бол бахарах амар хөөрхөн. Би тэгээд бас ер нь одоо ингээд улаан цай бүли биш ингээд ер нь бол маасан дургу байгаа байдэн штэ. Тэгтэл чи ингээд нэг хэдэн минутанд яг юу басныг бүрэн гаргаж чадахгүй штэ. Тэгэхээр ер нь яг ингээд байгаа байдал жижиг үйлдэлүүд нь нийлээд ингээд бүүнөрөө дургу болох нэг шалтгаан байдэн штэ. Тэнгүүд ингээд үзэгчэд ингээд бөөнөрөө бөөрлөглөө гэдэг штэ. Тэгэхээр ер нь баяраа өөрөө л уусан. Ширийн дээрээс унсан да гэж бодогдоод байдэн штэ. Энэ тийм биеийг хараад ёо ямар гоё битээ тэр золлоо малагийн бие бүр ёо. Ер нь бүгд амар гоё битээсэн. Тэгээ тэр трейд нэр үнэхээр амар гоё битээсэн тий. Тийм трейн мөн бол үнэхээр гоё байсан. Мен хасаа за тэгэл ер нь биеэр нь шалгаруулж байгаа болохоор тэр мань хасаа масаж гэсэн. Тэг хасаа бас амар хасаа ер нь бол амар хөөрхөн гай штэ. Тэг би өөр нь хасааг зүгээр үедээ зүгээр л хүн гэж бодож байна. What? Зүгээр шоунаас гадаа бол зүгээр л гэж бодож байна. Би хонгорыг бол үнэхээр баа гэж бодож байна. Хонгор бол баа байж магадгүй дээ. Бэйсэн ч яах. Би бол за чи эндээс ингээд бүр хизээч би энтэй найз болохгүй байх. Хоёулынх нь ерөөсөө type биш хүмүүс одоо жишээлбэл тэр YouTube хийдэг охин тэр номыг охин амар хөөрхөн охин байсан. Тэгтээ чив дээр бол хизээч. Йоо би тэрийг хараад их юм бол энэ аваач соос. Тэр охин уу. Тэр охин тэхгүй ахгүй хи ямар тохгүй юм бэ л. Тэр мичэдтэй бас нэг амар тийм vibe гэж магадгүй. Pretty for us. Яа. Үнэн. Хоёр хүүхд гаргасан гэсэн шүү дээ. Йоо. Тэр мичэд үү? Тийм. Вау, ямар хөөрхөн. Яаж тэгчээ тийм гоё ямар ч стретч марк зарах байсан уу? Амар хөөрхөн байсан. Яаж гоё тийм байд юм бол таа гэж бодсон. Дүү юу штэ. Ер нь ингээд амар тухтай найз байна гэх юм бол ер нь бол биелэх гэж би бодож байна. Би бол нөгөө талаараа бол нийлэхгүй байх гэж бодож байна. Яг ингээд нэг юм амар дипломатик тэгтээ ингээд амар тухтай ингээд
хичээх хэрэггүй мэдгүй. Ер нь ингээд би бол нэг татнасгүй, нэг нийлэхгүй л хүн байх гэж бодож тийм ээ. Хинж битэрдэг найзлаагээд байгаа. Хинж битэрдэг. Гэхдээ ер нь бол хамгийн гайгүй инээдтэй ингээд байж чадах нь бол зоолох. Тийм, тэр чинь амар фаны. Би ер нь гэхдээ фаны л хүнтэй байх дуртай юм лээ. Яа. Би нөгөө хэнийг хараад, уулыг хараад хамраад цолд юм уу гэж бодоод энэ доороо тэгж хойлоо утгаар өгнө болоод байгаа бороо. Өөрийнхөө охтууд өөрөө тэнэгдэхгүй шүү. За тийм ээ. Хөөе, өмнөх сизнэн нь юу байлаа? Өмнөх сизон Мока, Анар, Чинзо. Тэр сизнээс нь чамд гоё яг за санаж байгаасаа топ 2-2-ыг хэлдэ. Санаж байгаагаасаа гэх юм бол хин Кико амар хөөрхөн. I like Kiko. Тийм үү. Миний бүр амар opposite. Би бол хизээч нийлэхгүй байх гэж бодож байгаа юм бол Kiko. Зүгээр яг зүгээр таалагдсан. Гэхдээ миний тухгүй байдаг төрлийн хүмүүс юм шиг байна. Гэхдээ Kiko-д юу нээр амар хүмүүс дуртайсан тий. Тийм. Kiko бүр ингээд амар цэвэрхэн. Oh my god. Баг Kiko-г бас дахиад баг үнэрлсэн ч гэх шиг. Тийм үү. Надад болохоор яг миний яг эсрэг ерөөсөө тэгж нэг нийлдэхгүй. Одоо ингээд нэг шал өөр төрлийн тайпны хүмүүс байдаг шүү дээ. Тэр төрлийнхаа хүн Kiko юм шиг бол санагдсан. Гэхдээ яг хүнийхээ хувьд бол таалагдсан. Гэхдээ зүгээр яг нөө найз гэж бодох юм бол гэх юм уу. Тэр эдийн талаарх memory бүр алсран бодчихээ. Мока ч амар хөөрхөн юмсэн дээ. Мока бүр амар. Мока бүр next level хөөрхөн тхүү. Тий, next level үнэхээр хөөрхөн. Үнэхээр нэр 2 дахин байтгаа 3 дахин ухаантай байхгүй бол нэр амар жаа. Харин тийм ээ. Хин надад тэр нөгөө нэг Эстер болохоор насандаа байхгүй амар тийм mature. Тийм яг нэг 5 жилийн дараа бурлаахаар өх юм шиг бол санагдсан. Эрэгтэйчүүд самын хөөрхөн Анар тэгээд тэр нөгөө нэг юм эмч залуу байсан да. Нэг ямар эмч энэ. Сос за. Энэ хоёр өөр нь хөөрхөн. Би нэрээ залуу байсан. Энэ бэлгүүн битэрийн дундаас бүр аимшигтай хамартай хөвгт гараад явж байгаа. Бэлгүүн бол үнэхээр сос те бүр ёо. Юу бэлгүүнтэй арай л царай муутай те үнэхээр. Царай муутай. I'm so sorry. Бэлгүүн гэж нөгөө нэг од болоод байгаа нэзтэй нөгөө мокотой нилээ гардаг. Биш ээ. Энд чи бэлгүүн биш те. 30 настай юу. Битэрийн дундаас бүр үнэхээр үзлийн хөвгт гараад тийм үү. Тийм фэлэр юм бэ. Тийм учраас би хөөрхөн гэж бол хэлэхгүй. Гэхдээ ер нь бол яг хүмүүсээ хань болох хүнтэй л нийлээрээ. Тэгээ тийм манай бэлэг хань болох байх. Нөгөө нэг бид хүүхдүүдэд бодоод анарын нөгөөх нь мокотой нийлдэг. Чинзоо юу? Чинзоо штэ. Би чамд тэрийг аглая гэдэг юм байна. Гүү. Чинзоо бүр амьдрал дээр амар хөөрхөн гай гэсэн штэ. Харин тийм гэсэн харсан хүн болгоно л тэгээд хэлээ. Тэгэхээр би өмнөх сизнээс бол найз болно гэх юм бол төрөө өртөө. Тийм. Тэгээ шууд ингээд шууд гэдэг. Өртөө зэтүүлээ хоёртой бол гэхээр гал баха. Тийм. Яг зэтүүлээ бол ингээд яг ийм партнер хат хитрхи дээшээ доошоо. Ер нь бол тийм байнгын адреналин ялгаруулад байгаа хүн бол хизээч ер нь бол сайхан хань болохгүй. Ер нь зэтүүлээ ер нь үдшилтэй амар дотор амар хөөрхөн дулаахан гайхаа. Гэхдээ амар сайн хүн ер нь найз зохиод амар бэст тэгэл амар чамаа хэцүү үед ирэх тийм ер нь л амар дажгүй. Гэтэ партнер чи өөртөө буруу. Тэгээ зэтүүлээ bipolar гэдэг нь үнэн бахаж. Эсвэл зүгээр bipolar юм шиг тийм appearance үүсгдэг гэж магадгүй юм шиг. Тэрийг бол мэдэхгүй. Гэтэ зүгээр нэг амар trauma ихтэй юм шиг санагдсан. Мока үнэхээр принцесс. Өөр ямар охтууд байсан бэ? Өөр харин ямар охин байсан болоо. Зөндөөл олон охтууд байна. Ихэр сувд байсан шүү дээ. I like ихэр сувд. Ер нь бас надад топ 1 нэг нь баг ихэр сувд байсан. Яа, цаа ч ус next level. Тэгээ ингээд ер нь шоуг харахаар эрэгтэй хүн 20-д наснда бүр мань хитээс бүр хитрхи доогуур идэг байгааз. Яа, тийм ээ. Одоо энэ дажгүй ганц олж ирсэн нацгал байгаа байхгүй тий. Бусд нь тий бүр тэр центимент нэг 40-д л амар дажгүй. За одоо л би ер нь хүнтэй суулаа. Тий одоо л чи намайг тооч гинөө. Тэг юм шиг санагдсан ёо. Цэндийн гүзээ амар хөөрхөн. Би гүзээтэй залууд амар дуртай. Би гэхдээ нэр тийм байсан шүү дээ. Надад тийм юм тарган эрэгтэй хүмүүс амар дажгүй юм санагддаг. Сонирн байна уу тий. Яа би ер нь сүүлийн үед тийм болсон ба яг ингээд шалтай ингээ гүзээтэй залуутай ингээ наалтах. Амар хөөрхөн цулцсан. Oh my god. Би хүнтэй сууж байгаа шүү дээ. Сэнийг мартаарай. Хүнтэй суулгах хэрэг ингээд өгдөг юм. Тийм. Би бас манай найзууд ингээ амар чаби гай хөөрхтэй би цугтай.
тайлж өстө фул цувтаа гэж бодсон чи нэрэ Chubby Guys амар хөөрх юм лээ. Би ер нь бас яг тийм байдаг байсан. Тэгээд тэрийг сүулт сансан. Тэг чи нэгдүгээр сезний өөр хүмүүс энэ юм уу? Анар. Надад тэр жиюн хинтээ балчтмаатай амар төстэй санагдсан чам тийг санагдсан уу? Гүү штэ бро. Жиюн ч балжтмаас хамаагүй зарим мод штэ. Яг зүгээр та нар зан ашиг мэдсэн болохоор тэгээд ам шүү. Үгүй тийм шээ. Гэхдээ одоо жишээлбэл ингээд жиюн өөртөө ингээд ийм итгэлтэй биш заяо. Тэгээд одоо жишээлбэл ингээд ийм модель ингээд юугаар яг байсан бол зүгээр л туранхаа сугааг л явах нь л байх. Хаалт биш штэ амар дэжгүй царайд штэ. За мэдгүй миний зүйл надад л тэгж харагдсан юм л хөтэй ч гэж. Панелистийн хэн бүр амар хөөрхөнтэй. Нөө дүүз юм аа. Тэгз юм аа. Oh my god. Би бүр хинт таньдаг байхад тагдаг ус. Энэ ямар надад бүр ингээ анх би нэг зургийг харчаад энэ Анжелина Жолитэй ямар адилхан охин бэ гэж бодоод заяа. За жоохон хэтрүүлсэн байж магадгүй заяа. Окей. Fan girl хийсэн байж магадгүй. Гэхдээ бүр амар тийм хөөрхөн санагдаад тэгээ дагаад заяа. Тэгсэн чинь баг дүүн амар фаны зав юм нэг жоохон 2-3 цтай хөтөд гэсэн байхгүй. Баг дүүгийнхаа бичлэг хийдэгсэн. Тэр нь бүр амар фаны тэгсэн чи ээжтэйгээ баг зэрэг төрсөн шүү дээ энэ юм. Тийм. Ээж нь бас амар хөөрхөн. Нэг хасын ган хоёрын жилүүнийг хамаатан те. Тэр бүр үнэхээр хөөрхөн. Би бас сод гэрлэгчигээ бас хөөрхөн гэж хэлнэ. Тийм ээ хөөрхөн. Тэг хүмүүс амар сонио ааш мааштай. Нэг тийм гэдэг нөгөө нэг хин шиг гэж бодсон юм шүү дээ. Од гэрлэг ч юм уу те нэг тиймэрхүү гэж боддог гэсэн юм шүү. Би ер нь гэхдээ энэ хөөрх ихч нарт ер нь траст ишүүтэй байгаа ч гэж. Одоо болохоор тэр хиний амар тийм шулуухан байгаа зан амар таалагддаг юм уу? Сод гэрлээ. Зүгээр амар тустаас хэлчдэг амар тиймэрхүү зам маань бол амар надад I'm sorry надад харахаар нөгөө нэг лам гөрөөстэй хөглөн нөйдэг та. Тэр нэг юм амар туранхаа нэг юм яг штэ ёо. Горсонод чаар кикүүтэй адилхан байгаа штэ. Оо тийм бэ. Тийм. Ихтэй сод гэрлийг бол би бүр вау хүн ингэж хөөрхөн төрж болдгийм байх та гэж боддог байсан. Юуны. Тэг ер нь гэхдээ Монгол охтод юу амар хөөрхөн. Ингээд бүгд амар өөр царайтай. Одоо ингээд Аз охтууд одоосэн солонгос охтууд ингээд бүгдээрээ хоорондоо амар төстэй царайтай шүү дээ. Тэнгүүд Монгол охтууд бүр нэг нэгнээс амар өөр. Бүр тэр нь бүр үнэхээр амар хөөрхөн. Зарим бүр тэнэг том чихтэй, зарим тэнэг том хацар мацартай. Нэг нэгнээс амар өөр тэр нь амар хөөрхөн амар гоё. Юу монголчууд уу? Тийм. Тэгээ нэг нь бороход нэг нь цавцагаан байж байгаа. Түрүү семестрийн гинэ. Түрүү сизний тэр нөгөө хин нөгөө намуу. За. Тэр бас амар өөр хүн гой мөртлөө бас сонголт нь амар соосдог амар гүн дурлдаг тийм охин шиг санагдсан. Яа тийм нөгөө дууч охин шүү дээ нам мөнэ. За чам одоо нөгөө энэ хэд ингээд нэг Kill Mary юу лээ Kill Mary Kiss гэд Kill Mary Kiss шүү дээ. Kiss тийм ээ лөө. Тийм. Sex анаас юм уу гэж нүд за окей тэр ангийн тэр ингээд ийм тавгаар ингээд яаж исэн шүү дээ. Тэр би зарим эргэжтэйчүүдийг энэ ямар амар мэдрэмжгүй юм бэ гэж би амар бодсон. Тэр нөгөө живнийг бүр амар тэгсэн. Ер нь ингээд амар чанга ингээд хамрын ингээд тэгээд өгч мөхөд. Нэг тэгээ зөхөдлаа. Нэг хоёр хүнийг л амар. Тэр билээ өс тэгээд. Би билээ шээ. Нэг нь хэн байлаа за хин гэдгийг санахгүй байна. Тэгтээ бүр амар тийнгээ. Би тэрэн дээр яг Монгол эрэгтэй хүмүүс юм бүр тийнэг занг бүр. Ингээд тэр ялангуяа тэр энки амар чанга зөхөдсөн. Oh my god. Тийм байсан юм тий. Зүгээр ингээд жоохон тэр энки чи харин амар олон зөхөдсөн юм сте. Тий. Цаа чинь ч бас жоохон кринжлтэй. Чамд одоо жишээлбэл Kiss Mary. Okay, kissing sex Mary нүүдний үлээ kill гэвэл за айлгааруу. Би нөхөртэй хоёр хүүхэдтэй юм бэ. Гуцаатай. Чи тэр сексээ өөрөө хэлж. Тэгвэл би дэрийг хэлнэ. За Kiss Mary Kill-ээр нийлээ. За. За Mary хин хэмэл за байзоо. Бидний топ 3 билээ. Хонгор биш. Трей нацаг. Нэг ингэж хэлээ. Их тамиртай. Яг тэр их тамирыг бас яг нэг доторх нь ямар хүн байгаа гэсэн мэдгүйсэн юм. За би бол нацагтай сууя. За Тагтагаан сууя. Яаж байгаа чи миний бүр all time crush маань ачиж байх шиг ямар бозортой хэрэг вэ? Би ч бүр энэ Монголын хамгийн секси үнийг Санжин баяр гэж боддоо шүү дээ.
Яг одоо манай нэ за. Тэгвэл минийх Женко баталга. Яг сексиг алдсан муусаа юмнууд аа тий. Миний амар all time хамгийн тийм юу хүн бол санжин байрсан чи хүүхднөрөө тэр ачийнх нь орч нэвтрүүлэг үүснэ. Ач тийм зээгийнх нь орч нэвтрүүлэг үүснэ хэн санах вүлээ. Тэгэхээр би краштай ойртох нэг боломж нацгтээ сууна. За кис за тэгвэл зүгээр гоё хонгорыг үсье. Асгий за. Зя ор кел гэлөө те. Тийм. Хөр кел хийж шин тэр төгсөг келээч тийм үү? Арай жоох юм ч юм аа. За ихчгүй юу гэсэн. Манан гэж бодсон. Өөрийгөө манан гэж бодсон юм аа. Окей. За миний кел штэ те. За. Би инки кел хин. Marry, Trey. Kiss. Хиний kiss. Marry гинэ. Trey. За. Яа, kiss нь болохоор надад ингэ Trey ингэ хитрхи ярьд юм санагдаад. Тэгээ хоёлаа хүний тэ хитрхи лаавад яригдаг гэж болж хийж болохгүй л гэж байна. За kiss-ийн нацгийгаа өмсчихдээ юм уу? Их чигээ юу гэсэн. Юуны өмсч За хүнтэйс өгч байгаа шүү. За аваа юм аа. Нэг баг байхад ээж нээз гэх нэг амар хичнэр ирдэг гэсэн мэдхүү. Мэдхгүй манай тийм ээ. Манай ээж тийм нээз байгаагүй. Тэгвэл тэр нь чи. Ивэл ирмөө яг тэгж юм. Манай дэн горч идэг нэг амар хичээсэн гэд. Хоёул тийм. Тийм. Кастингаа бол гоё хийж илээ. Ер нь бол тэгэл надад яагаад юм ингээд амар юм. Бажет бүр ингээд нэг юм тайт байгаа нь ингээд амар. Тийштэй чи зүгээр энэ хүн болгоныг нисгэж явуулж байгаа гэхээр телевизийн баж ч юм уу амар. Одоо энэ мөнгө хаанаас олох юм? Ивент төгчдөөсөө л болох юм тий. Олж байгаа л доо. Яг Монголын нөхцөлд бол гоё. Тэгэл би харин тийм тэгэл энээс илүү хийхэд угаасаа хангалттай үздэггүй л ах гэж боддоо ш. Тэгэл хараагаад ч болтгой Люк ТV-ээр нь л үзье гэж боддоо ш. Яа Люк ТV бүр үнэхээр хараал юм ш. Вай бусад МС бусад бүх юм хийдэг байж яагаад тэр хараал эцэн Люк ТV-га ТV-гээ. Одоо уул ингээд гаднаас мөнгө олох амар боломж зөндөө биш те. Тэгээ тэнгууд би жишээлбэл Люк ТV-г зурагт нэр үсэ гаргаж чаддгүй заяа. Йоо Люк ТV-г зүгээр томоор үзэх гэж би зүгээр үнэхээр яг нэг 10 секунд гүйлгэж игээл тэгэнгүүт ингээл яач заяа. Йоо great. Яа үнэхээр. Одоо Тэнгисийн эрт хийн орол инфлюенсер ч юм уу ганц би байгаа хүмүүс хийн орол гоё бол. Би баяраг оруулмаар. Ямар баяр? Комедиан баяраг. Тэр чи хэтрийг намдах баха энэ лагтыг өндөр өгдөг. Гэтэ комедиан баяраа хүрхэн дээ. Гэхдээ тэр чинь өндөр баха. Нэг өндөр бол. Тэгээд бас нөгөө хин тэмүүлэн нэг экстэй баалдаг. Тэр өөр хиштэй жаа. Яа харахгүй л тэгээд чадалсан байгаа юм та тий. Яа харахгүй л мөнгө авсан юм шиг байна жаах. Харахгүй сасаа. Зөвхөн чи найз хүн ч гэсэн хойлог нь оруулаа. Хөрхөх юм биш та. Найз хүн хараагүй. За. Тэгээ одоо нөгөө оюун эрдний цүнх авч өгöd байгаа бэрийг оруулмаар. Монгол улсын бэрөө. Чи тэрнээ суугач минь найз Тэмүүлэнтэй. Харин Тэмүүлэнтэйс байгаа даа. Би бол тэгж стори хийж тэнхтэхгүй. Зүггээ өрөө. Хавтарны хэрэг дээр. Хүн асуул шин гэж хэлж. Тэм юу гэдэг. Тэмүүлэн надад тэм юу авч өгсөн гэдэг. Тэмүүлэн надад тэм юу авч өгсөн. Би бол хавтараа л гавчаал сууж байна. Тэ тэнэг байгаа байхгүй. Тэ. Тэ хойлонд гэж ирэхгүй минь. За тийм ээ. Өөрөө л худалдсан. Өөрөө л хөдөлмөрлөө. Өөрөө л хөдөлмөрөөрөө өстө нэрээ. Тий. Тушаал дэвшээд. Тушаал чи бүр тушаалж хийсээ бүр хүнтэй суугаа байлаа. Тушаалт чинь ойрч чаавал тэр дэг яг дэвшиж байгаа тушаал мөн үү биш үү за мэдгүй. За тэр яг. За тэр яг надад суугаарай. Манай замсан байгаа Монголд очиод нэг яг таалагдж байгаа яг нэг хүн шууд болцоонд өрнө гэж бити нэрийг хэлээ. За тийм ээ. Зүгээр яг нэг хүнийг өрнө. Амлаж гин үү? Амлаж гин би. Би амлаж гин. Би бичин. Гэтэ тэр хүн маань DM унших нүггүй юу? За уншна. Тэг яг уншааг бол уншсан. Гэтэ чи таалагдаагүй л гэсэн үг. Окей. Ягараа намайг талдаг. Түмэхаараа талдаггүй. Түмэхаараа талдаг. Дансрын хоёроо 10-аас шилжүүлээч. Яа. Тийм маа дүлгөөн бол хөрх шүү. Ямар дүлгөөн? Чигчийн дүлгөөн. Тэнгисийн эрхт оруулахаар инфлюенсер гэдгсэн шүү дээ. Тийм. Өөрч хин. Манай үеийнхээ орол алан малан гэдэг пост харахаар надад бүр амар сэжин санагдаад ёо болоо нөө. Хаач. Одоо тэгтээ надад яг ийм форматаар ивэл амар. За тэгтээ тэр айгу бас хэцүү юм байна. Яг Love is Blind-ийн форматаар ивэл тэгтээ бас амар хэцүү юм ингээд гэр бүлийн юу гэд байдаг штэ нөгөө нэг
бүх хосоо солиод идэх чи үлээ. Бүх хосоо солиод идэх. Ингээд тэр Netflix-ийн нөгөө нэг шоу байдаг штэ. Чи нэг өдөрдөг. Яг юу төлөөд ирж байна. Марчлаа. Ингээд нөгөө нэг хостойгоо хамт нэг өрөөрөө орч чадахгүй бол шууд хасагддаг. Тэнгүүтээ эрэгтэй эмэгтэйгийн айл нэгнийх нь тоо илүү байдаг байхгүй юу? Тэнгүүтээ хоорондоо яриад өнөөдөр матч юу лээ? Матч. Ямар нэг юмны матч заяа. Тэгээд матч болж чадахгүй бол хасагдчихдаг. Яг зарим бүр ингээд байнга угаасаа би нэг ингээд тодорхойлсон л ингээд байнга сонгол байгаа л юм гэсэн үг. Тэнгүүтээ заримдаа нэг нь ингээд шууд ичдэг байхгүй юу? Тэнгүүтээ өөр охин шинээр тэнгүүд гаднаасаас хүмүүс оруулж ирээд тэр тэгээ матч болоод хасагдчих масагдаад чаддаг. Тиймэрхүү байхгүй болохоор хитрхи survival show шиг болоод тэгээ угаасаа юу онгод одоо бол надад бол тэр 19 дугаар анги маяг үнэхэр сонирхолтой. Яа, одоо нэр амар сонирхолтой те. Өнгөрсөн сизон дээр Мока гинт нөгөө анарыг биш нөгөө нэг чинзоогоо сонгоход бас ингээд одоо тийм юусоо байхгүй те. Одоо өнгөр хасааг л оруулж ирж чаддгүй юм бол гэж. Хасааг хавцахсаж идэг. Надад яаж масаа орж ирсэн гэдэг байна шүү. Юу. Тэгээ одоо тэгээ цагаан ямар нисэх юм бэ? Телевизийн төсөв байхгүй нэ. Хасаа өөрийнхөө зардлаар хийж болдог. Би өөрөө. Тэгээ одоо нэр амар boring. Бидний нууцын нөгөө хин номи оруулсан сонирхолтой юм магадгүй. Тийм те. Сонсдог үздэг юмнуудаас хэм байдаг лээ. Зөндөө уулна байгаа да. Пүү орох хэрэгтэй юм шүү. Тийм те. Пүү ороод. Гэтэ пүүд яг насанд нь таарсан хүн хэрэгтэй. Тэр нь би. Бит хоёр. Ля тэгс хэрэгтэй. Тэр юуны трэгийн нөгөө трэник Канад Korean girl. За. Яа, энэ үгэн дээрийг солихоор амар тийм. Korean Канад охинтой нөгөө нэг хэсэг үерхдэг гэсэн гээд ярьсан шүү дээ. Тэгээд тэгснэ ингээд гадаад хүмүүс хэцүү байлээ ингээд бороод өдөр баяртай цай хамт тэр их бүр амар би тэрийг яагаад бүр ингээд зүрхрөө бүр ингээд хоёлаа хамт баяртай цайгаа ууяа. Зүрхрөө бүр ингээд амар орсон. Би тэгээд oh my god би гадаад нутаа суух юм аа тийм филингийг ингээд хизэж яахгүй юм байна гэд. Одоо жишээл ингээд залуу та хоёр Монгол бас манай хөрш ингээд Монгол бас те ингээд идэж ууж байгаа юм ингээд. Одоо чи манай гадаад төхөр ирээд хідүүлээ суугаад баяртай байдаг бол what the fuck ямар хараад зав юм аа гэж бодож тэгшээ. Тэг ингээд тийм хуваалцахгүй гэхээр надаа ингээд тэгтээ хамаагүй. Тий. Ялангуяа чи бол миний бодлоор бол хизэж гадаад хүнтэй амьдч чадахгүй чи амар чавхлан буруу ш тий. Яа тийм тий. Эрдэнэ арга төрж барьж төрөх хүсэлтэй хүн байхад тий. За би арга яаж төрлөө юу. Төрөхгүй л дээ. Төрөхгүй ч юмс мэдж байна. Хэтрүүлж байна ойлгож байна. Тэр яг тийм Монгол юм амар тийм өгүүлт сандаг шар будаатай шүлмүүлгээд байдаг байж чаа. Яг тийм юм чамд бол тохирохгүй. Зарим хүнд бол яг за манай хүн угаасаа монгол хүнтэй суух гах уу гэж бодохоор бас найзнаар бас байдаг штэ ер нь бол тийм. Би үсээ идэж уушаараа л эхлэв. 3 өдөр дараа л паста идэв шүү дотор орсол заа зүгс битгэхгүй юм байна. Зайл Итали хамгийн тэнэг болсон. За өөр гоё тэнгис хэрэгтэй холбоотой гоё сонирхолтой юм байна уу? Өөр тэнгисийн надад тэр тодын мөм яг хиймэл юм шиг татаа. Тийм байх шиг үлээ. Ер нь бол тийг чарсан. Тэгээд зарлаа бас шоуныхаа дараахан бас хэлсэн юмс тэгсэн чинь би энэ бүр амар гоё хэлсэн юмсан. Төгс. Үнэхээр зарлаа. Тэр үнэхээр төгс бит байгаа юм билий. Тэр урд тэр юу мөг те гаргаж ирнэ гэж болс хэцүү хэцүү. Яа. Яаж тийм гоё урт гар мар тийм урт гоё хөрхөн хөлмөлтэй байдаг нэ те. Тэр хөрхөн. Яа. Тэг ер нь л бүгд амар гоё бит амар гоё охтууд байсан. Тэгээ бас нэг инээдтэй санагдсан юм. Одоо энэ охтууд чинь ингээд бүгд одоо нэг ангийн хизэж бүх охин хөрхөн байдгүй штэ тий. Байсан газрынхаа л хамаг сорууд нь ирсэн байгаа штэ. Тэнгүүд ингээд зарим нь ингээл хөөрхий тэгэл амар өөрийгөө царимуутаагаар анх удаа мэдэрч үтсэн болов гэж бодсон. Чи юу нөө? Тэгшүүлгийн чи тий нөгөө ингээ байн гатеншн аваад ингээ залуучууд дунд оронгууд амар байн гатеншн аваад сурч марчихсан тэнгүүд өөр дээр нь тэр нь ирж мэрхгүй байхаар ер нь сан. Амар хэцүүштэй. Битгаа чи яаж мэдчихэж байгаа. Мит яаж гэх чи говьд би л мэднэ. Тийм attention энэ ахгүй байгаа дангууд амар эгоон цохогддог болов уу гэж. За тийм баха тий. Би яг нэг Mongolia Next Top мэдээлэл хийжсэн чинь нэг охин асгцсан чи ёо би амьдралд анх удаа амар намхан жижигхэн бөдөө юм шиг санагдлаа гэж хэлчихсэн. Нэг охин тэр амар санаанд үлдсэн. Өгнө бол бид нар чинь топо гэж хэлээл ингээд нөө реалити шоуныхаа охины сонгосон байгаа шүү дээ. Тэгсэн яг ингээ бүрээ
шилээд оруулчихаар тэрэн дундаа голөгдохоор тийм мэдрэмж авдаг гэж магадгүй гэж бодсон. Тэгээ амар гоё охтууд ингээд ваа юм хэлгэх гэж бодмоор охтууд ингээд амар засал нэг сэн зөхгүй заслууд хэлэгдсэн мэт ч тий. Тэнгүүт яг тэр хүрээлтэй байнгут ямар нэг юм амар өөтөө санагдаад ч юм эсвэл тэрийн амар чи доостойгоо энийг ингэчээ тэгчээч гэдэг ангууд амар тэг санагдаад байх гэж бодож шүү дээ. Ямар адар чи миний найз юм бэ гэж. Надад яг давхар өрнөөс мань уур заасах юм юу ч байхгүй. Тэгээ дээрэс нь надаа ингээд ийм амар том хоёр соёо гэдэгс аахгүй юу. Тэгсэн чинь тэр ингээд явцын дунд ингээд тэгшэрсэн заяа. Тэгснээ надад давхар байдгүйс аахгүй юу. Тэгсэн чинь явцын дунд бас жоохон давхар гараад ирсэн. Тэгээ стил ингэж харагдаж байгаа юм. Би өөрийгөө ингээд айгу глоу ап хийж байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Би дүү. Яста бит. Амар стил мангар токсиктэй ойлголоо өөрсгөлөө. Бас дундаа үрсэлээ. Хоёр хаглын чаос энэ нэрээ дээр үгээ илүүлэх гэнэ гэдэг. Гэтэ би тэрийг саунд сууж байгаад хүмүүс анхаатай их ярьдаг юм аа. Би ч тэр хүнтэй community-тэй байгаа сте. Өвөө мөө. Одоо бүх төрлийн залуучууд юу ярьдаг юм аа. Тэгэхээр ер нь би тэрийг хинэнд агли вэ гэдэг нь юу тодорхой юм шиг байна. Би зүгээр экстраверт л ахгүй та бро. Тэгээд хүмүүс мэднэ мэдэх нэг нь мэднэ. За нэг цаг болчлаа. Энэс илүү уурчтай болчоор идэлэх гэж гартаа. Тэгээд өнэн жихари. Жилийн дуун ерөөс тогтоогдоогүй тэр нэг юм бүрээд ч юм уу. Тий нөгөө нэг гой дуу хэлээ. Гэтэ юу санагдахгүй байна. Тэр Маралжангогийн нэг Epic Comedy дээр болсон өнгөрсөн жилийн нөгөө нэг лайв байсан шүү дээ. Тэрэн дээр дуулсан бүр амар гойсон юм дуу. Маралжангойд тэг үнэхээр гой дууч шүү. Амар гоё. Тэг сүнснээсээ арилдаг дуучин байна. Yes, үнэхээр гоё байсан. Тэр дуун ч гэсэн амар гоё дуу тий. Өстой гоё байсан. Тэр инжилийн дуу нэгсэн яг ингээ гоё чихэнд ороод яатсан. Тэгтээ ерөөс тогтоогдов. Гомжигсэн гэсэн. Сайхан жалчлаа тэгээд бидний бити үзээ адараа. Тэгээд дуртай хүний ч юм уусан бол уушлаарай. Зүгээр бидний тий онгорч нүдний ярьшил. Би өөрийгөө бүдүүн гэдгийг мэднэ. Тим комент бичээрэй. Би өөрийгөө ахлах гэдгийг мэднэ. Тим комент бичээрэй. Би тим тайлбар өчөж болох уу? Бүдүүн найзтайгаа подкаст хийлээ. Йоо. Та зүгээр. Тэнгисэрийн хамгийн cringe момент юу байсан бэ? Тэр жиюуны хасагдахын дараа би ингээд амар хайртай хүний алдсан юм шиг би ямар их хайртай байгаа вэ гэж ярих нь л үнэхээр. Please. Эхлээд тэр төгсөө хасагчлаа гэдэг. Яа, тийм тэр хасаа олсоос байсан л та. Гэхдээ хасаагийн шүлэг уншдаг уу? Оргох модны юу бол яасан. Юу л үхээд зэрэг хараад диваач нэрчдэг юм бийтгэж гэлүүтэй. Одоо хасаа ойлон дэсрүүлтэй. Энэ там уу? За чиний cringe момент ч юу вэ? Момент ч. Гүн монголоор ярьжсэн нэг англиар ярихад амар. Ингээ шууд ингээд зүгээр орос акцентээр хусна хамаагүй зүрхэн байгаас тээ. Момент. За. Жиюуних бол амар cringe байсан нэ. Яг одоо байна те. Яг өдөөс гараа сууж ийн гэж үгдэг. Тэгэл амар юугүйсэн. Гэтэ надад болохоор жиюун ч юм бол хинтэй ч нэг юу болоогүй. Бөгөөд тэгээд өөрийгөө чаав шоуг ингээд өөрчилж удирж ийн гэж бодоод нэг зориуд чаавас нэг жүжиглж байгаа царай юм санагдсан. Надаа эсрэгээрээ гасаа нөгөө талдаа бүр амар юу аач мачаад те нөгөө найз өхөн болооч энэ дэр гуйснаа стил тэрнтэйгээ нөгөөтгөө би план амар кип хийх гээд байгаа нь. Амар тэг санагдсан. Тэгээ бас нэг тод тэр нэг цэтүүлээд нэг уурлаа уйлж мүлээд байдсан штэ тий. Тэр нэг зүг. Тийм хөөрхөн охтуудад яг нэг тийм зам байдагтэй ингээд бүгдийг ингээ өөртөө ингээ хайртай байлгаж гад идэг. Чи хөөрхөн юм байна. Би чамааг ингээд ийм юм бичээд ингүүд чи битгий уугнаг тэгмиг намааны нэг найз тэгж ярихаар надад амар тэнэг байдаг гэд би над руу амар их бичиж орж ирээд тийм үү. Найзгаа ингээ хүнтэй суулгана муулгана гэх тэнгүүд намаа ингээд маа найз ингээд хараа амар лайтай байдаг гэдэг. Манай хүн өөрөө дуртай байдаг. Суулгаад үг гэдэг үнэн мэт хэл. Үнэн. Би өөрөө бүлэглэж дуртай. Би өөрөө Стокгольм синдромтой. Хүчирхэгчээ харилдаг. Тийм учраас миний анхаг битгийдэг. Хүчирхэгч нь өдөөс гараас олж байгаа болохоор яг тэгээд үнэхээр ойлгомоор идэм бол угнаараа өөрлөд бичих. Тэгээд надад тэгж бичээд тийм хязгаартай.
би бичин найзгаа би зарталнд бичнэ худалдаа. Тий. Тий суудланд бичнэ. Ястаас техний хөвгтөө үлгээд жавтлан бичин тий. Яа. Тэгээд тэр яг тод яг нэг тэгээд юм санагдаад зүгээр. Гэтэ би трейг сонгоцсон. Гэтэ ингээд бусднаас намайг стил мэднэ ойлгож байна. Тийм байгаламаар яа гэж бодож байгаа. Гэтэ одоо хөрхөн байхаар сэтгэлэх та тий. Аха тийм. Тэгээд эдгүү миний нэ. Тийм. Бүгднгийнх нь анхаарлыг зэрэг хүсэддэг. Гэтэ тод дайжгүй охин. Тийм хөрхөн. Йоо за дуусгая гэж хэлээд дуусгасангүй. За баяртай. Тэгээд бүгдэнд нь үнэнч хайрыг хүсье, хайр хүсье, тэнгисэрт орохыг хүсье, синглүүд нь бүгдээр тэнгисэрт орохыг хүсье. Тэгээд Австралид ирэхээр нацаг угна хоёртой уулзаарай. Би нэрээ турвал намайг дуудвал би орно. Чи нацаг дээр очооч. За юу хөө. Чи суаа. За тасаа. Сонсож баярлалаа. Subscribe. Энэ бас хагасан подбайд.